Эсрэг тооны тухай бид өмнө нь өөр видеон дээр ярилцаж байсан. Гэхдээ бид энэ хичээлээр бага зэрэг давтаж үзнэ. Эерэг тоогоор тухайлбал 4-ийг эхэлж авч үзье. Хэрэв ямар нэгэн тоо бидэнд өгсөн бол тэр тооны эсрэг тоо гэж юу болох талаар бодцгоё. Эсрэг тоо. Энэ бол тооны тэмдэглэл юм. Хэрэв 4 гэдэг тоо өгсөн бол эсрэг тоо нь хэд байх вэ? 4 нь тгээс баруун тийш 4 нэгж зайд байна. 1, 2, 3, 4. Эерэг 4 нь тгээс баруун тийш 4 нэгж зайтай. Иймд түүний эсрэг нь одоо зүүн тийшээ 1, 2, 3, 4. Ингээд сөрөг 4 болж байна. Эсвэл өөрөөр тайлбарлавал хэрэв эерэг тоо байвал эсрэг тоо нь уг тооны сөрөг нь юм. Инхээр хэрэв эерэг тоо байвал эсрэг тоо нь сөрөг тоо юм гэж ойлгож байна. Энэ тоо бол 4-ийн эсрэг тоо юм. Та нар сөрөг 4 гэж бичээрэй. Хэрвээ би сөрөг 4 гэж бичвэл сөрөг гэд бичье. Сөрөг 4. Өгчлэн тайлбарлавал сөрөг тэмдэг тавьж эсрэг гэдгийг тэмдэглэж байна гэсэн үг. Эсрэг 4-ийн эсрэг тоо тодорхой тоо хэлэлгүй сөрөг гэж хэлсэн гэвэл тооны оронд үсгээр илэрхийлж авъя. Иймд А тоо гэж үзье. Хэрэв би сөрөг А гэсэн бол энэ А тооны эсрэг тоо бол цэхэр өнгөрхий А-гийн эсрэг тоо. Хэрэв энэ нь та нар төвөгтэй байгаа бол ямар ч хамаагүй тоо авч үзээрэй. Тэгэхээр тоон шулуун зуръя. Утга нь гарна гэж найдаж байна. Тэгэхээр энэ бол тоон шулуун юм. Үүнээрээ зайг тэмдэглэе. Энэ зай яг хэд гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ А тоог би энд байгаагүй. А-гийн сөрөг тоо бол эерэг А тооны эсрэг тоо байна. А тоо нь тооллын эхийн баруун гар талд 3 нэгж хэрчмийн зайтай байна гэвэл сөрөг А нь зүүн тийш 3 хэрчим зайтай байна. 1, 2, 3. А тооны эсрэг тоо нь энэ хэрчмийн урттай тэнцвэх гэсэн үг. Энд бид А-гийн эсрэг тоо гэж бичье. Эсрэг гэдгийг би үгээр бичье. А-гийн эсрэг тоо. Энэ тоог тэмдэглэж байна. Товчоор бид сөрөг гэж бичиж чадна. Энд бид сөрөг А гэж бичиж болно. Сөрөг А. Үүнийг дотроо санаад сөрөг тэмдэг нь эсрэг утгатай гэдгийг заана гэд сонирхолтой зүйлийг авч үзье. Сөрөг нь юу болох вэ? Үүнээс өөр өнгөөр бичье. Сөрөг 3-ийн эсрэг тоо хэдвэ? Энэ бичлэгийг төр зогсоогоод энэ талаар бодъё. Энэ сөрөг тэмдэг нь эсрэг гэдгийг зааж байгаа гэж саяхан хэлсэн. Иймд үүний эсрэг гэдгийг зааж байгаа гэж бодож болно. Сөрөг тооны эсрэг тоо, сөрөг 3-ын эсрэг тоо. Сөрөг 3-ын эсрэг тоо нь хэдвэ? Тгийн зүүн гар талд 3 нэгж 1, 2, 3. Эсрэг тоо нь баруун талдаа бас мөн 3 нэгж 1, 2, 3. Эерэг 3 болно. Тэгэхээр эерэг 3 гэсэн үг. Эсвэл зүгээр л 3 гэж бичиж болно. Яг ингэж. Үүгээр эсрэг тоо гэдгийг ямар утгатай, энэ нь сөрөг тэмдэгтэй яаж холбогддог талаар илүү сайн ойлгосон бахаа гэж найдаж байна. Бид ингээд л олоод байж болно. Хасах 2 хэдтэй тэнцүү вэ гэдгийг олж болно. Сөрөг тооны сөргийнх нь сөрөг хэд байх вэ гэсэн үг. Сөрөг 2 энэ тухай авч үзье. Энэ хэсэг нь 2 сөрөг 2-ын эсрэг тоо буюу сөрөг 2-ын эсрэг тоо энд зүгээр л 2 гэж гарна. Эсрэг тоог олох гэж байгаа үед тоон шулууны хувьд тэгшимтэйгээр явна. Тоон шулуун дээр зүүн гар тал руугаа 2 нэгж эргээд баруун гар талд нь 2 дээр ирнэ. Ингээд 2 болчлоо. Сөрөг тэмдэг байгаа учраас сөрөг 2 болно. Сөрөг 2 гарлаа. Өмнө нь дахин нэг хасах тэмдэг тавьбал сөрөг 2-ын эсрэг тоо гарна.
сөрөг хоёрын эсрэг тоо болно. Энэ нь эерэг 2 болно. Тооны урд сөрөг тэмдэг тавих бүрд тухайн тоог тоон шолооны хувьд тэг шимтэй нугална.